Даврын бол мод тариалтанд бол бид бол нэгдэж байна. За эндээ бол бодроос Yes Монгол гэдэг бас төгөл бол байгуулъя гэж шийдвэр гаргаад явж байгаа. За намрын бол тий. Ер нь бол бид нар бол нэг 10,000 модтой бол төгөл байгуулъя гэж бол зорж байна. Энэ өнөөдөр Баянгол агро паркта бид доктортой 10 жилийн гэрээ хийгээд хавар намар бол модоо тарьдаг бай. За нөгөө талаас бид нар одоо бусад үед нь бол цэник услахааны тий хаврын намрын цэник услахааны үед бас энэ байгууллагаас дэмжлэг үзүүлж тэр усныхаа төлбөрийг төлдөг тий. Энэ тэгээд ажилчдын бас одоо тодорхой хэмжээний бас зарлыг ингэж гаргадаг ийм байя гэж бол залуучууд бол нэгдээд явж байгаа. Ер нь бол энэ арчилгаа торлогоо чухал. Бид нар нэг удаа тариад өнгөрөх биш. Байнга бол тордож, арчилж, усалж, хамгаалж ингэж явах нь бол чухал юм ба гэж. аймаг 9 дүүрэг салбар бүхий Yes Монгол холбоо маань өргөжин дэлж өдгөө 5,000 гаруй гишүүдтэй болсон. Энэ жилээс бид бүхэн байгаль хэлхийг харилж гэр бүлээрээ хот болон хөдөө салбарууд дээр одоо нөгөө өргөжсөн байдлаар бүгдээрээ мод тарьж эхэлж байна. Баянгол агро парк дээр бидний эхний төгөл өнөөдрөөр ингээ байгуулагдаад модныхаа тарилтыг эхэлж байгаадаа туйлын баяртай. За одоо жил болгон мод тарих өдөр гэж байгаа. Тэгээд залуучууд маань жил болгон модоо тариад цаашдаа одоо байгаль дэлхийгээ улам ногоон болгохын тулд мод тарих ажлыг тарих ажилд идэвхтэй оролцоорой л гэж уриалмаар байна.